За энэ тогтоолын төслийн нэг хоёр тогтоол би бас асуулт асууя гэж бодсон. Хэрлэн гişүү асуучлаа. Тэгтээ бас асуух юм байна энэ дотор. Жишээлбэл энэ нэг хоёр доор Монгол хүний сэтгэхүй таслал үнэт зүйл суурилсан хүн судлалын судалгаа гэж байгаа юм. Тэгэхээр энэ үнэт зүйлд суурилсан гэдэг таслал байна уу байхгүй байна уу? Энэ хоёр өөр утга. Таслал байвал нэг талаар ойлгож үлчээ. Таслал байхгүй гэж үзвэл энэ өөр ойлголт болох юм аа. Нэгдүгээр асуулт. Тэгэхээр таслал байна уу юу гэдэг. Тэгээ үүнтэй холбогдуулаад би юу гэж хэлэх гэж байна хөхтэн зэрэг энэ Монгол хүний сэтгэхүй, Монгол хүний онцлогийг бид нар өнөөдөр энэ либерал ардчлалын зарчмуудтай шууд холбоол тавьчихсан л да. Тэгэхээр либерал ардчлалын зарчмаар хүний эрх хэрэгчлөө, хөв хүний эрх хэрэгчлөө бол ямагт нэгдүгээрт байдаг. А Монгол хүний хувьд үд зүйл бол хөв хүний эрх хэрэгчлөө бол нэгдүгээрт байдаггүй ийм том зөрчилтэй. Нийтийн эрх ашигын төлөө угаасаа нүүдэлчин сэтгэхүй маань нийлж байж ингэж явдаг энэ сэтгэхүйтэй. Тэгэхээр энд судлах юм их бий. А энэнийг Монгол улсын ёс зүйн хороо судлаад бол барахгүй. Төрийн албаны зөвлөлд судлаад барахгүй. Энэ дээр тодорхой төсөл санаачлаад мэрэгжлийн эрдэм шилгээний байгууллагаар зардлаар хийх нь зүйтэй гэж ингэж бодож байгаа. А төсөв хуваарлан суулгахын үед засгийн газар шийдэх бүрэн боломжийн асуудал гэж би бодож байгаа. Яагаад гэвэл энэ нэмэгдэл цалингийн асуудал бол үндсэндээ засгийн газрын тогтоолоор шийдэгчдэг. Ёс зүйн хорооны гишүүн, ёс зүйн дэд хорооны гишүүн хүний нэмэгдэл төдөө байна, төдөөс төдөө гэдэг нэмэгдэл дээр оруулах юм бол энэ бол нэг хүндрэлгүйгээр шийдэгдэх ёстой. Тэр ажлыг сайн хий гэж бодвол ёс зүйн дэд хороодод сайн ажилдаг хүний аваад ажилуулъя гэж бодвол энд мөнгө санг зарцуулахаас өөр арга ерөөсөө байхгүй. Мөнгө санг зарц. Тийм учраас энэнийг одоо хэрэгжүүлэх арга хэмжээнд дээр манай банкны хороо төрийн албаны зөвлөл Монгол улсын ёс зүйн хороо санаачлаг гаргаад засгийн газрын тогтоол санаачлуулаад явуулах нэг ийм зам байна гэж бодож байгаа. За судалгаа хийлгэн гэдэг санааг дэмжиж байгаа. За асуулт бол тэр суурилсан гэдэг ардтал дасал байх үгүй юу гэдэг. За эргэлэх шөнө тэр саналыг манай ажлын албасын анхаараараа за бас зөв зүйтэй саналууд хэлж байна. Ер нь бол юм байгаа. Энэ урамшуултай холбоотой асуудал нь л шүү дээ. Бүр их хурлын тогтоолтой. Их хурлын тогтоол, хууль, байнгын орны тогтоолтой байхгүй юу? Тэгээ энэ зүгээр хэрэгжээгүй ингээд нэг саарамгчсан. Ялангуяа анхан шатнд буюу орон нутгийн төвшин дээр жоохон саарамгж явчихсныг энэ тогтоолоор бид нэр дахиж сануулад засгийн газар энэ чиг үүрэг өмнө батлагдсан энэ асуудлуудыг хэрэгжүүлээрэй гэдэг ийм чиглэлийг л өгч байгаа юм. Ер нь яагаад хэрэгжихгүй? Сая ингээд яваад ирсэн чинь урамшуулал ерөөсөө өгөхгүй байсан юм ба. Тэгээ энийг бид нар өнөөдөр энд тусгаж агаад за энэ өнгөрсөн өмнө батлагдсан энэ хууль, их хурлын тогтоол, байнгын орны тогтоолуудыг хэрэгжүүлэх чиглэлтэй байна шүү гэдэг дээр ингээд явъя гэдэг дээр явсан байж.